За сайн бацгаана уу. Өнөөдөр би та нартай одоо их тайвны Нобелийн шагналтнуудад зориулсан музейн талаар танилцуулъя гэж ингэж бодож байна. Яг нь сүүлийн 15 жил их тайвны Нобелийн шагнал авсан хүмүүсийн талаарх мэдээллийг үзээд уншаад тэр шагнал гардуулах үйл ажиллагаа нэлээд одоо ач холбогдол өгч ингэж үздэг. Яг гэвэл одоо Нобелийн одоо бусад шагналуудыг гоц авьяастай, маш өндөр мэдлэгтэй, тухайн салбартаа шилдэгүүд нь ингээд авдаг. Тэгэхээр энгийн хүн бол авах боломжгүй. Харин энгийн хүнээ авч чадах цорын ганц шагнал бол их тайвны Нобелийн шагнал гэж ингэж боддог. Тэгээд энэ Нобелийн шагнал нь одоо авсан хүмүүс нь нэлээд олон байгаа. Та нар мэдж байгаа 100 гаруй хүн авсан байгаа. Тэгээд эмэгтэй ч хүн авсан, эрэгтэй ч хүн авсан, одоо залуучууд авсан, өндөр настай хүн авсан, янз янзын насны хүмүүс авсан, хувь хүн авсан. За тэрнээс гадна байгууллага хамт олнууд ингэж авсан байдаг. Тэгээд энэ шагналыг яагаад ингэж байгаа юм бэ гэхээр хүн одоо энэ олон шагнал авсан хүмүүсийн хэлсэн үгнүүд байдаг. Хүн ер нь хоёр замаар амьдардаг гэж байгаа. За энэ дэлхийд дээр асуудалгүй одоо амар амгалан амьдарч байгаа хүмүүс байхаас гадна маш их асуудалтай энэ амьдралын төлөө, амьд үлдэхийн төлөө одоо зовлон бэрхшээлийг туулж ингэж амьдардаг нэг хэсэг хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо хүмүүстэй адилхан одоо зовлон үтсэн хүмүүс нэг хэсэг нь одоо тэр чигээрээ өөртөө ингээд дуусгаад энэ амьдралыг дуусгадаг гэж байгаа. Нөгөө хэсэг нь болохоор ерөөс ийм бол байж болохгүй. Одоо хүн басныг ийм юмыг идэх ёстой. Эрх чөлөө, инх тайван гэдэг ямар чухал гэдгийг мэдрэх ёстой. Хүний эрх шударга бас тэгш байдал гээд. Тэгэхээр энэ бол зөрчигдөж байна. Тэгэхээр энэ одоо би дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Энгийн хүмүүс одоо бусад хүмүүст энийг таньж мэдүүлснээр одоо энэ хэцүү юмыг өөрчлөх боломжтой гэдэг ингээд өөрийнхөө аймнаас, гэр бүлийн аймнаас эрүүл мэндийг үл хайхрын гэж тэмцэж тэгснийхээ үр дүнд маш олон хүний амьдралыг өөрчилсөн байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн төлөөлөл нь ялцчгүй одоо энэ шагналыг авдгаа гэж ингэж боддог. Энэ олон авсан хүмүүс дотроос тэр нь ч одоо буруу хүн авчлаа да гэж хэзээ ч бодож байгаагүй. Яагтвэл тухайн цаг үедээ одоо асар одоо их хариуцлагыг өгч шагналуудыг авсан байдаг. Тэгээд би энэ шагнал авсан хүмүүсээр үнэхээр бахархдаг амьдралын түүхийг үздэг. Мэдээж одоо энэ хүмүүсийг байж чадахгүй ч гэсэн тийм ээ ямар тач энэ хүмүүсээр бахархаж энэ хүмүүсийн нэг жижигэн чигчээ хурууны хүмүүсийн талент ч гэсэн зүйлийг хүмүүсийн төлөө хийхээсэн гэж ингэж боддог. Тэгээд энэ хүмүүс бол миний хувьд бол маш их хэрхэн байдаг. Тэр утгаараа би энэ шагналын үйл ажиллагааг асар их одоо ач холбогдол өгөөд өөртөө ингэж цаг гаргаж ингэж үзэж хэлсэн үгийг сонсож ингэж үзэх болгондоо бас их нулимс туслуулж идэг ийм өвөрмөц ийм тэр хүнтэй шагналаа. Тэгээд энэ шагнал авсан хүмүүсийн одоо музейн гэр орсон нэгт би танилцуулъя. Тэгээд та нар бас үзээ сонирхоорой. За энэ музей байна. Нориогийн маш том музей байна. За одоо охин битээр хаашаа явах гэж байгаа гэхээр энэ Нобелийн их тайвны шагнал олгодог. Энэ төв рүү ирж байна. Өнөөдөр нэг ийм арга хэмжээтэй гиссэн байсан. Тэгэнгүүт нь ийш орё гэж бодож байна. За 75 жил болж байгаа юм бах энэ парламентын хаус ч. Ийм бах шиг байна. Гоё. Тийм. Commitment. Proud. За энэ удаагийн арга хэмжээ нь болохоор уур амьсгал ба эрүүл мэндийн өөрчлөлт гэсэн ийм сэдвийн дагуу чөлөөт ярьслага болж исэн мэргэжлэнүүтэй. Тэгээд энэгээр төр ороод гарсан байгаа. Видео. За. За музей нэг хэсэгт нь болохоор ийм үзэглэн гарсан байсан. Тэгээд энэ нь болохоор одоо хайрцагнаасаа гарч сэтгэх гэдэг ч юм уу тийм ээ
хүн бол одоо их сониуч бусдыг одоо яаж амьдарч байгаа бүх юм одоо эргэтгэж байна уу, янз бүр байна уу гэдгийг хараад тэдний өмнөөс одоо дуу хоолойгоо гаргаж тэдний сайн сайхны төлөө явах хэрэгтэй гэсэн юм чиглэлээ үзэг гарсан байсан. Тэгээд энэ үзэг үзсэн бас өвөрмөцийн сонин үзэг байлаа. За тэгээд охин битээр нэлээд энэ үзэнүүдийг үзэж явсан. За та нар ч гэсэн үзэж сонирх байх гэж бодож байна. Нэлээд дуус султаа ярьсан байгаа. Амиг 3D зураг юм уу тий. Чорттой. Тэгэхээр асаад юм. Сайн гэж тий. Тэр инээ гэлээс тий. Тэгээд асаж унтраад байт юм тий. Одоо тэг өглөө одоо юм шиг болж байна. Шин олонгод ингээд тэгээд автоматар ингээд өдөр болов. Харин тий. Үшээш чи өрөө байгаа юм уу? Байна. Оо тийм ээ. За ямар сошиал медиа хэрэглэдэг вэ гинэ. Тэгэхээр энэ Instagram дууссан байна. Netflix дууссан байна. TikTok хэрэглэхгүй, YouTube. Би ч YouTube хэрэглэдэг шүү дээ. За одоо энэ хэсгээс нь болохоор Нобелийн шагналтнуудын музей хийж байгаа. Энэ хоёр давхар байсан. За нэг давхарт нь болохоор ерөнхийдөө юм түүхний одоо яагаад энэ те Альфред Нобелийн шагналыг, инхтамны шагналыг нариугт өгдөг болсон. За тэгээд ямар замаар те хин шийддгийг, хин одоо шагнал авах боломжтой юм гэдэг ч юм уу. За тэгээд энэ өвгөрөнгөө асуудлыг яаж шийддгийг гэх мэтэр ингээд нэлийн танилцуулгууд явж байсан. За энэ чи одоо ямар хэв шинжийн хүн бэ гэдэг энэ нэг юм сорил өгсөн байгаа. За би бол идэвхжүүлэгч юм байлаа. За энэ дараа нь болохоор юу байсан? Энэ болохоор тухайн онцсон тийм ээ үйл явдлууд байсан. Тухайлбал энэ шагнал авсан хүмүүсийн юутэй. За тэгээд дарахлаар нэг хөвчээр ингээд мэдээлэл авах боломжтой байсан. Энэ кнопкон дээр нь дарахлаараа. За тэгээд дараагийнх нь болохоор за 91 оноос хойш гэдэг дээр бас юм байгаа. Энэ шагнал авсан хүмүүсийн нэрнүүд нь та нар харж байгаа гэж бодож байна. За ингээд цаашаа нэлээ явна. За энэ хүүхд Малала гэдэг охин бас шагнал авсан тийм ээ. За ингээд зөндөө олон мэдээлэлүүд байгаа. За яг энэ хэсгээр нь бол та одоо ямар хэв шинжийн өвдө хүн бэ гэдэг юм 6 шин чанараар тодорхойлоо гарч ирж байгаа. За би бол энэ идэвхжүүлэгч юм билээ олон нийттэй. За энэ Мартин Лютер Кинг Малалатай яг ерөнхийдөө тийм адилхан доо шинж чанартай юм шиг гэж байсан. За энэ бол маш их сонин юм өвөрмөц зөрөө байлаа. Ингээд бүх шагнал авсан хүмүүсийн доотлоос юм янз бүрийн юм гэрэлттэй. Тэгэхэд ингээд гэрэлцэн энэ хичнээн тэр бүм хүнээс гэрэлтэж ингэж хүний төлөө зарцуулсан гэсэн утгатай юм шиг санагдсан. Үнэхээр надад гүн сэтгэл төрүүлсэн. Тэгээ охин битээ бас зургаанд харуулад амьдсан. За одоо дараагийн энэ хэсэг нь болохоор яг ийм медаль гардуулдаг юм лээ. За та нар харах яг ийм хоргон тийцэн алтан медаль гардуулдаг. Энэ Альфред Нобелийн хөрөг бүхий ийм алтан медаль байгаа. Энэ үнэхээр гайхалтай юм лээ.
Ингээд хоёр тал нь арай нэг нь бол дүрстэй, нөгөө тал нь болохоор инхтайны шагналын үетэй гэсэн ийм дүрстэй байсан. За дараагийнх нь болохоор Малалагийн мөрөө байсан. Энэ болохоор хүүхдүүд баймар юм шиг санагдсан. Цаасан шоунууд байсан. Энэ жил чинь Японод авсан шүү дээ. Хиросоми Нагасаки. За тэгээд бүх төрлийн хүүхдүүд уншиж болох номнууд байсан. За ингээд цонхоор нь бол ингэж харагдчихилээ. За тэгээд энд зураг зурж болно хүүхдүүд. За өөрийнхөө үзэл бодол сэтгэлийг ингэж бичиж болохоор ийм хүүхдийн хөөрхөн өрөө байсан. За энд болохоор цаасан шоунууд ингээд эхлэхэд холбогдсон байсан. Бас нэлээ одоо урд орохоор ийм байлээ. За энд ингээд асуудал танд одоо ямар асуудал байна вэ те? Та юу ярихыг хүсэж байна гэсэн ийм нэг болон билээ. Тэгэд хүмүүс цаас аваад бичдэг юм билээ. Би бол энэ дээр манай Монгол улсыг авилгалгүй орн болгож өгөөч гэж бичмээр санагдчихсэн. Тэгээд манай охин за яах ээж яах ингэж гэсэн. Энэ нэг 3 маш том цэцэг хийсэн байсан. Цаасаар хийсэн байсан баха. Их сонирхолтой юм лээ. За энэ дэлгүүрээр нь орсон. Тэгээд бүх тэр шагнал авсан хүмүүсийн танилцуулга намтар гэсэн юм номнууд нь байсан. За тэгээд жижиг сажигнууд их байсан. Футбол, тоор одоо юу ч гэдэг юм тийм ээ. За энэ чинээс одоо Далай ламын үедээ стикер авсан байгаа би. За бас одоо нэг юм их тайныг бэлгэсэн юм цэцэг авсан.